Би өнөөдөр сургууль дээр вид сонголтынхаа материалыг өгч чинь тэгээд хичээлээ хийн. Энэ өрөөнд хичээлээ хийх авчлах юм байна. Хайчаар. Энэ өрөөнд сууж хичээлээ хийгээд хоол бас эдний бас төлбөрөө төлөх ёстой. Тэгээд бас нөгөө судалгааны ажлынхаа хэлээ хүсэлтийг програм дээр шивж өгөх ёстой. Энэ айгүй ажилтаа өдөр байна. Тэгээд таамтгаараа за вид сонголтын материалаа өгөөд дуусчлаа. Айгүй амархан ажлын сургууль ажлын зорилгоос очоод оюутны дүүн тэгээд суралцж байгаа гэрчлэлийн бас төлбөр төлсний гэрчлэлгээд 3 төрлийн бичиг баримтаа ингэж аваад тэгээ одоо сургуулийнхаа вид сонголтын материал бүрдүүлж өгдөг багшд өгөөд тэгээд дуусч байгаа. Энэ дээр сууж хэлэх юм болов уу? Сэмэцано хамгаалцлаа. За өнөөдөр миний анхны блог хэлж байна. Би өнөөдөр өөрийнхөө мэдээллийг яг нэг өдөр хэрхэн өнгөрдгийг харуулах гэсэн. Таамтгаараа би таамагтар энэ болохоор миний одоо хичээл хийж байгаа. Ингээд харах юм бол бидний компьютероор бүгдийн оюутнууд суугаад хичээл хийж болдог. Миний компьютер нэг л болохгүй юм ба. Энэ хичээл хийж байгаа. Нөгөө хичээл орж байгаа цаг болохоор хүүхдүүд их бага байна. Би бас нэг номын сан орж ном харах хэрэгтэй юм байна. Өнөөдөр айгүй энэ бүр нөгөө том номын сан орж ном харах хэрэгтэй юм байна. Өнөөдөр хийх ажил айгүй их байгаа юм байна. За одоо би сургуулийн хол руу явж байна. Ажил засаж байгаа бидтэй байгаа. За. Одоо би сургуулийн шилжүүлээс одоо сонсогдож байгаа доо энэ өнөөдрийн хаалгаар
сая сургуулийн компьютер болохгүйсэн болохоор одоо PC фан явж байна. Ice breaking the 直三得靠后面的不让拿的。 Одоо яг нөгөө тийм цайны цаг болж байгаа болохоор ай кофе угаа. Цанхааралхаар манай сургуулийн гитарыг жоо. Тэр харагдаж байгаа болохоор хэлний бэлтгэлийн сургууль. Тэр том харагдаж байгаа болохоор намын сан. Тэгээд тэр болохоор дизайны сургууль хаа. Тэгэхгүй тэгээд тийш яваад тохиомол дуул байгаа. Яатай хичээлээ хийх ёстой. Тангал хичээлээ юм бэ. Хэдэн яа, сургуулийн төлбөр гоё шүү. 2 дахь 3 дахь төрөлтөх ингээл нэлээд давгүй өнгөрөх юм байна да. Ой, нэг асуусан чинь халуун болчихлоо шүү дээ. За имай. За яг хөө би сургуулаа төгсөөд болоод төгсч хэрэгтэй та. Болж л та. Орёч юм аа. Зэс. Зөөч гисэн. Хич. Сэнтэн. Гол сэрэг хатаар биш шүү. Гол ламч байна. Өдөнө. Чамсад болохоор тавьж байна. Энэ гоё марали. Энэ карта. Баягаад манай сургуулийн яг манай нөгөө нэг хичээл хардаг давхарт ийм барын зураг гэдэг. Би баржилттай байхгүй яа, тэгээд энэ зургийг анхаараад хөөх юм гоё юм гэж бодож байлаа. Нэгтэн нэлээ өвөрмөц бараад бас нэрээ энд ингээд төрөл бүрийн моднууд байдаг. Навч хэлбэр бүх юм ингээд өөр.
хийж байгаа юм бол бас одоо хүүхдэд хичээл навч байгаа юм. Бүгд баяр гэдэг юм байна. Машсан. Айгуу гоё юмтай. Ер нь бол үсэх юм байна шүү дээ. Юм боож очсон. Тэгээд би тэгээ барыг бэлдсэн. Тэгээд одоо илүү яриатай бэлтжээ. Яа. За сая яриа гэж нэг юм. Одоо дахиад нэг юм биш нэрээ. Мартчих. Одоо бас их хэрэгтэй. Яа. Бүр ядарчлаа. Уг нь би хийгээл байгаа байхгүй юу? Гэтэ болохгүй нөө. Болгоно. Өнөөдөр л тасч юм бол маргааш. Гэртээ очихгүй юу? Гэтэ заяо. Энэ бол гадаад хэл дээр сурах айгүй хэцүү юм байна. Тэгэд англи хэлээ солонгос хэл рүү орчуулгуудаа солонгосоос монгол руу орчуулж ойлгоод тэрийгээ дахиад солонгос хэлээр илтгэл тавина. Солонгос хүмүүс ч юм уу яг унган англи хэлтэй хүмүүсийг бодох юм бол нэг дахин илүү цаг суух хэрэгтэй л гэсэн үг. Нэг дахин жишээ 2-3 дахин ч юм уу. Тэгээд өнөөдөр жоохон нэг өглөөнөөс агуулаад бас өөр бичиг баримтны ажил байсан болохоор тэрийг хөдөлтөж хүсээр хагаад дэлэг цаг өнгөрчлөө. Одоо нойр амир хурж ийн. Жил бараг 7 цагаас эхэлнэ. 9 цаг хүртэл орно. Гэртээ ярих гэсэн хэдэл бараг 10 болох. Нөлөөд нөгөө нэг гоё юм аа. Хичээл хийж мэхэд би сая тэнд байгаа компьютероор нэлийн хийсэн. Уг нь гэрт ноутбук байгаа л. Гэтэ хүнд авч явахад айгүй хэцүү байдаг. Хийгээл. За амжилт. Тэгээд энийг солонгос юу ингэдэг зүгээр нэг энгийн өдөр тутмын амьдралын яриа болохоор жоохон өөр. Тэгээд энэ дээр байгаа энэ үгнүүд судалгааны үг хэллэгүүд аюу өөр байдаг байхгүй юу? Тэг ингээд уншихаар хэл амаар хацалтаагаад гээд хэлж чадахгүй хүмүүс тасцсан байдаг. Тэгэл ээжгүйгээр л ярьж сурч ижил юм сурч авандаа. Манай нөгөө нэг жидуг көсөним гэдэг нь болохоор удирдсан профессор багш хэлж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэр профессор багш нь солонгостой бас амар дээгүүр тардаг. Тийм амар мундаг багш байдаг. Тэгээд жилээ сайн ихгүй бол үнэхээр болохгүй. За. 정말 연구를 했다는 게 신기하다, 신기해. 이걸 어떻게 이런 거를 연구하냐고. 어떻게 난 이해가 안 된다고. 이런 걸 어떻게 연구하는지 자체가 신기하다.
Сая хичээл тараад гадаа л би гэрлөө харж ийн. Оройны бараг 9:30 болсон байна. Өнөөдөр хийх ёстой юмнууд бас зөндөө байсан болохоор гэрт ирээд тэгээ орой хүртэл сургуульд байж байгаад явж байгаа болохоор юм нэр ядарсан байх шиг байна. Одоо нэрээ за солонгосын оюутнуудыг харуулъя. Ингээд гоё найзуудаараа орой цуглаад ингээд тоглолт юм шиг байгаа. Хоол идэн эхний газар бөөндө хоол идээ эхөн кофе шоп 아이들이요. 나 이모아빠 친구 한 명도 없어. 너무 빠네. Өнөөдөр гэхдээ энэ хүмүүсийн зоолгоны хийж байгаа юм шиг юу? Энэ автос мах ирж байна. Ерөнхийдөө аль татран иймэрхүү байдаг. Хөргөмбөд. За ингээд нэг явж гэрлээ. Ядарч одоо би нэрс эдээд орой болсон болохоор нэг юм идэж болохгүй. Нэрс идэхээр ам ийм болцдог. Би энэ сард юм уу эсвэл 2 сарда 1 кг нэрс иддэг. Тэр нэг өдөрт нэг иймэрхүү хэмжээг нэрсийг ядарсан үедээ идвэл айгүй сайн байдаг. Тэгээд арьсанд сайн, нүдний хараанд сайн, хөө аталтанд сайн, жингээ барихад тустай. Маш олон төрлийн аминдтэй. Заавал идэх ёстой хэмжээнд орд юм билээ.
Би утныхаа энэ бүргийн камерлогны камернууд бүгд бүр хийдэж штэ. Камерлогоо харж ярих хэрэгтэй юм шиг байна. Тэгээ өөрлөгөө харж ярмаар санагдаад байгаа юм. Камерлогоо харж ярихаар жоохон асахгүй нөө одоохондоо. Өнөөдөр юу л болоод өнгөрч. Өчигдөрөөр таарна шүү. Энэ ихтэй айгүй гоё юм тань нэр санаа. Өчигдөр авсан баха. Хөлдөө нэрс ахгүй юу? Хөлдөөс нь нэрс гэсэн үг. Тэгээд идэхтэй болохоор зүгээр халуун буцсаасанд нэг хийгээд амар бослоггүйгээр нэг хэсгээгээд гаргаж аваад идчихсэн. Юу гоё юм тань. Цаад холбог болгол балтраг байгаа. Хосоо сэлж байгаа гэдэг дөө.